Энэ бичлэгээр вебсайттай төлбөр хүлээн авах данс нэмэх зааврыг хүргэе. За төлбөр хүлээн авах данс тохируулахдаа энэ хэлбэр 8 алхмаас тохируулах товчийг дарж хийж болно. Эсвэл энэ баруун дээд ууланд байгаа тохиргоо хэсгээс орох боломжтой байдаг. За тохируулах товч даръя. Данс төлбөр хэсэг рүү орохоор банкны данс, төлбөрийн хэлбэр гэсэн хоёр цонх гарч ирдэг. Эхлээд банкны дансаа нэмнэ. За эндээс салбараа сонгоод өгье. Банкаа сонгоод өгье. Дансны нэрээ би ганц зэрэгээ сонгочихъя. За энэ данснуудаа бичиж өгöd. Ингээд дансаа нэм хадгалах дарахаар тухайн дэлгүүрийн бүртгэлтэй данс нэмэгдэнэ. За үүний дараа төлбөрийн хэлбэрээс нэмэх товч дарна. За төлбөрийн дараах юм хэлбэрүүдийг холбох боломжтой байдаг. Эхний ээлжинд данс шууд холбох боломжтой нь болохоор энэ данс гэдэг хувилбар байгаа. Энэ хэлбэр маань хэрэглэгч вебсайтаар худалдаа авалт хийхдээ дансаар шилжүүлэх хэлбэрээ гэсэн үг. За дансаар шилжүүлэх үед сая үүсгэсэн буюу энэ данс руу төлбөрийг нь авна гэдэг тохиргоог хийгээд хадгалах дарж байна. За ингэснээр вебсайт дээр хэрэглэгч бараа худалдаа авах үед дансаар шилжүүлэг хийгээд захиалга хийх боломжтой болж байна гэсэн үг. Зээлийн төлбөрийн хэрэгслүүд QPay-г бол тусад нь дахиад заавраар хүргэнэ. Дараагийн бичлэг хүртлээр баяр таа.